Бидний хамгийн сайн хөрш хэн бэ? Энэ тухай бодогдоход танд юу төсөөлөгдөж байна? Таны гэр бүл, таны хүүхэд, таны ойр тойрны хүмүүсийг та төсөөлж байна. Тэгвэл бидний хамгийн ойр хөрш бол бидний биед байх бичил биетүүд юм. Яагаад вэ? Хүний бие ойролцоогоор 10 тэрлэн эсээс тогтдог. Тэгвэл бидний биед 100 тэрлэн орчим бичил биетүүд оршдог байна. Гэхдээ эдгээр нь хэмжээний хувьд маш жижигхэн байдаг тул бидний биеийн нийт массын 1-3% л эзэлдэг байна. Тэдний дийлэнх нь буюу 90% нь бидний хоол босруулах замд оршдгийг та мэдгүй. Тэгвэл тэд бидэнд хэрхэн нөлөөлөх боломжтой вэ? Хүний эсийн хоромсоонд ойролцоогоор 25,000 гаруй гений мэдээлэл байдаг гэж үздэг. Тэгвэл бичил биетний гений мэдээлэл 10 сая орчим байдаг бөгөөд энэ биднээс 1-400 дахин гений мэдээллийг агуулдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл эдгээр бичил биетүүд бидний эс, эд, эргэтэн мэд үүрэгтэйг нотолж байгаа юм. Хүмүүс хоромсооны геномын хувьд 99.6-аас 99.9% хүртэл төстэй байдаг. Гэтэл бидний биед агуулгадах бичил биетүүд өөр хоорондоо 80-аас 90% хүртэл ялгаатай байдаг байна. Харин бидний биед орших бичил биетүүд геномын мэдээлэл бидний ээж нарт агуулгадах бичил биеттэй тун төстэй байдаг. Хүүхэд төрөх явцад хамгийн анхны бичил биетүүдийг эхийн төрөх зам болон хамгийн анхны хөхөөр холлох үед олж авдаг байна. Тиймээс хөхөөр холлох, өөрөөрөө төрөх нь хүүхдэд дархлал болон эерэг бичил биетүүдийг өглөөж буй байгалийн зам юм. Гэтэл чин дотор нэрэ кесар хагалгаагаар төрсэн хүүхдүүд бодис солилцооны өөрчлөлт буюу хит их тархалтай байдаг бөгөөд энэ нь бусад суур өвчин болох чихрийн шижин, тархлал тогтолцоо сул өвчлөмтгий байх, мөн харшламтгай байх, цаашлаад аутизм үүсэх хэрэгслийг нэмэгдүүлдэг гэж үздэг. Жишээ нь Аризона мужийн их сургуульд 2014-өөс 2021 оны хооронд хийсэн судалгаагаар аутизмтай хүүхдүүд энгийн хүүхдүүдээс хамаагүй бага бактерийн төрөл зүйлтэй болохыг харуулсан байдаг. Бичил биетүүд нь тодорхой хэсэгт микробиом орчин үүсгэж оршдог. Түүнд ямар төрлийн бичил биетүүд оршиж байгаагаас хамааран микробиотууд нь өөр өөр байдаг. Хүний аль хэсэгт байгаагаас хамааран микробиомд агуулгадах микробиотууд нь өөр хоорондоо эрс ялгаатай байдгийг та мэдгүй. Бидний аманд байдаг бактери нь бидний гидс болон асан дээрх бактериас эрс ялгаатай байдаг. Бас тоо төрөл нь ч өөр байдаг. Хүний арьсны гадаргуудаар 1000 гаруй төрлийн бактери байхад хотоод нарийн гидсний дээд хэсэгт ердөө 25-аас 50 төрлийн бактери оршдог. Энэ нь тухайн микробиом орчноос шалтгаалдаг байна. Аутизмтай бүх хүмүүсийн 30-аас 50% хотоод гидсний замын архаг өвчин, ялангуяа өтгөн хатах, суулгалт олон жил үргэлжилдэг. Энэ нь өнөөх микробиом орчны ялгаатай байдлаас болдог гэж үздэг. Үүн дээр тулгуурлан 2019 онд өтгөн шилжүүлэн суулгах эмчилгээ нэвтрүүлж туршиж хийсэн байна. Эмчилгээ нь төрсөн эцэг эхийн гидсний микробиом орчин хүүхдийн гидсэнд шилжүүлэн суулгах зарчмаар хийсэн бөгөөд эмчилгээ хийснээс хойш 2 жилийн дараа аутизмын шинж тэмдэг удаан хугацаагаар аажмаар 50% хүртэл буурсан үр дүн гарсан байна. Гайхалтай. Бичил биетүүдийн дийлэнх хэсэг нь хүний бүдүүн гидсэнд оршдог боловч түүний 5-аас 7% нь бидэнд хэрэгцээтэй пробиотикууд байдаг байна. Бидний мэддэг ашигтай бактериуд нь пробиотикууд мөн үү? Пробиотик гэдэг нь хангалттай хэмжээгээр хэрэглэхэд гидсний эрүүл мэндийг сайжруулж, эрүүл мэндэд тустай амьд бичил биетүүдийг хилдэг. Үүнд ашигтай бактери болон зарим төрлийн мөгөнцөрч хамаардаг байна. Гэхдээ энэ талаар хүмүүс хэр сайн мэддэг вэ? 2019 онд 30 гаруй орнд хийсэн нэгэн судалгаагаар 1066 эрүүл мэндийн ажилтнад асуумж авсан бөгөөд нийт хүмүүсийн 72.6% нь энэхүү тодорхойлтыг мэдэж байсан. Гэхдээ ердөө 8.9% нь пробиотикийн талаар маш сайн мэдэж байсан судалгааны үр дүн гарсан байдаг. Энэ талаар яагаад сайн мэдэх шаардлагатай вэ? Пробиотикийн зах зээл дэлхий дээр 2029 онд гэхэд 105.7 тэрбум орчим доллар болох бөгөөд жил бүр 8.2%-аар өсөж байна гэсэн үр дүн гарсан байна. 10 жилийн өмнө Монгол улсад анх 10-аад нэг төрөл байсан пробиотик бүтээгдэхүүн одоогоор 70 гаруй нэр төрөл болтлоо нэмэгдсэн байна. Эдгээрээс илүүтэйгээр пробиотикийн ашиг тус шинэ технологиуд цаашлаад next generation пробиотикуудын тухай судалгаанууд нэмэгдэж байгаа нь энэ талын шинжилгээ ухаан улам өргөжүүлж байгааг хэлж байна. Тиймээс пробиотикийн үндсэн ойлголтыг бид мэдэх нь чухал байна. 1900 оны үед Оросын эрдэмтэн болон Болгарын эрдэмтэд хамгийн анх пробиотикийг нээж энэхүү ойлголтыг шинжилгээ ухаанд нэвтрүүлсэн байдаг.
Пробиотикийн үндсэн ойлголт бол түүний бактерийн омгийн тухай. Пробиотикийн омог гэж юу вэ? Үүнийг ярихын тулд таксономи ангилал зүг гэх зүйлийг бид мэдэх хэрэгтэй. Жишээр хүнийг таксоном ангилал зүгээр ангилахад бид амьтны аймгаас эхлээд оюун ухаанд хүн буюу Homo sapiens-ийн зүйл багтдаг гэдгийг сайн мэднэ. Үүнтэй ижил бактерийг мөн адил ангилдаг. Түүний хамгийн доод нэгжийг бид омог буюу strain гэж нэрлэдэг. Бидний хамгийн сайн мэддэг пробиотикууд бол Lactobacillus болон Bifidobacter байдаг. Эдгээр нь тухайн бактерийн төрөл юм. Тэгвэл хүний биед хамгийн түгээмэл байдаг Lactobacillus acidophilus нь тухайн бактерийн зүйл болж таарч байна. Энэ нь эзний хэвэн орчийг хангах, янз бүрийн суулгалт үүслийг бууруулах ач холбогдолтой байдаг. Мөн Bifidobacter lactis нь жин хасах, хоолны туршлыг бууруулах ач холбогдолтой. Цаашлаад бодисын социог тэнцвэржүүлж таргалтаас сэргийлдэг Bifidobacter-ийн нэгэн зүйл юм. Гэхдээ Lactobacillus acidophilus болон Bifidobacter lactis болгон дээр хүр дүн үзүүлдэг. Үүнд л тухайн бактерийн омгол чухал байдаг байна. Өөрөөр хэлбэл пробиотикийн шинжилгээ ухааны гол суурь бол аль омог ямар өвчтөний үед илүү ашиг тустай байгааг нээн илрүүлэх судалгааны ажил юм.